За тэгэхээр эхлээд бид нөгөө судалгаа одоо өгүүлбэрүүд уншсан байгаа тийм ээ. За та бүдний бас одоо татаж авсан өгүүлбэрүүд болон зарим хэлсэн судалгаануудаас нь харсан. За тэгээд зарим нь бол яг нөгөө тохиромжтой өгүүлбэрүүдээ сонгож чадсан. За зарим нь бол яг бас хараахан тохиромжтой өгүүлбэр сонгож чадаагүй юм байна лээ. За хэрэглэгчдийн хувьд бол яг үнэл боломжтой нэлээд тохиромжтой тийм ээ. Ганцны аппликейшн зэрэг сонгож авсан байсан. За тэгэхээр энэ дээр бол багш нь одоо яасан байна вэ гэхээр нөгөө боловсролын технологийн салбарт хийсэн судалгааны өгүүлбэрүүдийг ингээд уншаад за ингээд тэндээс юуг ингээд харах боломжтой юм бэ гэдгийг дээр бичсэн байна. За эхний ээлжинд одоо мэдээ судалгааны одоо тийм ээ одоо зохиогч за тэгээд он за тэгээд нэр нь байна тийм ээ одоо пепри одоо өгүүллийн нэр гэсэн. За тэгээд ямар одоо сургалтын хэлбэрээр зохион байгуулсан юм? Сургалтаа ямар хэлбэрээр зохион байгуулсан юм? Чиний ангид юм уу, танхимд юм уу, хичээлээс гадар хуудас цагаар зохион байгуулсан юм уу, эсвэл онлайнаар тийм ээ зохион байгуулсан юм уу гэх хэмжлээ юм одоо төрлийн биччихсэн байгаа. Сургалтын одоо тийм ээ хэлбэр гэдэг тэр. За дараа нь болохоор тренинг модель буюу нөгөө ямар арга зүйг ашиглаж тухайн сургалтыг зохион байгуулсан юм бэ гэхээр ерөнхийдөө бас зарим судлаачид бол яа тийм ээ conventional learning approach буюу тохиромжтой тийм ээ тухайн одоо сургалтын аргыг хэрэглэсэн. Тухайн сургалтанд хэрэгтэй юм тохиромжтой аргыг хэрэглэсэн гэдэг ерөнхийдөө дуртай явсан байдаг. За үүний дараа ямар сургалтын тийм ээ хэрэгслийг ашигласан юм бэ? Аппликейшн ашигласан юм уу? AR аппликейшн VR юм уу тийм ээ? За тэгээд одоо нөгөө хэрэглэж байгаа хэрэгсэл болон зааж байгаа хичээлийн манай агуулга нь ер нь юу байсан юм? Математик, гадаад хэл, физик, хим тийм ээ. Гэх мэтчлэн одоо ийм хүү сургалтын агуулгуудыг бас хамарсан байсан. Эдгээр ашигласан заасан ч тийм ээ. За энэ сургалтын одоо зорилго нь юу байсан? За тэгээд ямар судалгааны арга ашигласан гэсэн ийм хөө байдлаар бол одоо уншсан өгүүлэлтэд ингээд эдгээрийг нь бол голчлоод харчдаг гэсэн. За тэгэхээр энэ дээр бол мэдээж ямар арга зүйг хэрэглэж яах вэ гэдэг нь маш чухал. За дамаа бид нар бол боловсролын технологийн одоо дамаа доктор сурч байгаа хүмүүс бол тийм ээ. Яг нөгөө магистраасаа язгарах за эсвэл нөгөө нэг одоо арай нэг бусдаас ялгаатай тийм ээ. Тухайн одоо судалгааны одоо байгаа нөхцөл байдлыг нэг шат ахиулсан тул дараагийн түвшинд илүү гүнзгийрүүлсэн судалгаа хийхэд бол заавал арга зүйг бид нар авч үзэх шаардлагатай байдаг. Тэгэхээр ер нь бол энэ технологи ашигласан сургалтын дээр ямар арга зүй хэрэгсэн байна вэ гэдэг ихэд өгүүлбэрүүдээс харна. За дараа нь бол тийм ээ бид нар тохиромжтой судалгааны аргыг бол ингээд сонгоо явуулдаг байгаа. За энэ бас 2018 онд хийгдсэн одоо AR технологи ашиглаад хийгдсэн юм судалгааны үйлдэл байна. За тэгээд сургалтын хэлбэр нь бол тийм ээ одоо анги дотор одоо хөдөлгөөнд одоо төхөөрөмж ашиглаад ингээд хийсэн байна тийм ээ. За тэгээд тохиромжтой сургалтын аргыг хэрэглэсэн гэж байна. За тэгээд тийм ээ AR аппликейшнийг хэрэглээд хүүхдүүд бол түүхийн хичээлийг судалсан гэсэн. За ингээд судалгааны зорилго нь бол тийм ээ нөгөө AR аппликейшны хаан сургалтын орчинд нөлөөлөх нөлөө сурагчдын одоо мотивашн гэдэг маань сурах одоо сэтэл тийм ээ. За тэгээд сурлагын одоо хичээлийн одоо үр нөлөө гарах үр дүн тийм ээ. Таны мэдгүй ачаал зэрэг хэмжсэн гэсэн зорилготой судалгааны ажил хийгдсэн. За ашигласан арганууд бас experimental research ашигласан тийм ээ. Төрөлтэй судалгааны арга ашигласан байна даа. За гэх мэтчлэн ерөнхийдөө ингээд энэ судалгааны ажлууд хийсэн одоо анализууд байна. Тэгэхээр та бүхэн бас өгүүлэл уншихтаа эдгээр зүйлийг ерөнхийдөө нь хараад авчвал бас зүгээр гэдэг. За тэгээд сургалтын арга зүйн хувьд бол яг хичээлээс гадар үйл ажиллагааны тийм ээ. За эсвэл анги доторх үйл ажиллагаа. За анги дотор бол яг тодорхойлсон бол арга зүй бол тодорхой бичээгүй зарим нь байгаа. Зарим нь бол яг тодорхой бичсэн гэсэн байна. За энэ судалгааны арга ажил дээр ч гэсэн тийм ээ одоо сургуулийн одоо боловсролын сургуулийн хичээл дээр одоо виртуал одоо VR технологиг хэрэглээд ингээд бол заажсан судалгааны ажил байна. За энэ дээр бас яг нөгөө тохиромжтой дидактик сургалтын арга хэрэглэнэ гэдэг ингээд заажсан байгаа. Тэгэхээр ер нь бол бид нар юуг ингээд ойлгохтой вэ гэхээр ерөнхийдөө технологи ашигласан сургалт гэдэг маань бас нөгөө бахрын зүгээс харах юм бол TPAC гэсэн загвар дээр ойлгуулж байгаа тийм ээ. Тэгэхээр бид нар технологийн мэдлэг гэдэг бол бид нөгөө өмнөх одоо хэлтгүүн дээр ерөөдөө ярьж гсэн учраас энийг бол тэгээд одоо бид нар бол педагогикал буюу заа харга зүй мэдлэгтэй байх хэрэгтэй гэсэн. Тэгэхээр технологи ашигласан сургалт зохион байгуулалт бид нар ямар заа харга зүйг ингэж ашиглаж болох юм бэ гэхээр энэ дээр одоо жишээ нь байна. За inquiry based learning тийм ээ. Хайгуул зорьсон судалгааны арга, за хамтын ажиллагааны collaborative learning, за тэгээд төсөлд болон асуудал суурилсан судалгааны аргууд гэх мэтчлэн энэ бод идэвхтэй сургалтын аргуудыг ашиглаад бид нар сургалтаа зохион болгох юм боломжтой байдаг. За тэгэхээр ерөнхийдөө одоо технологи шин сургалт одоо хийчихсэн. За энэ технологи ашиглаад сургалт зохион байгуулж судалгааны ажлуудыг бид ингээ харахад дотор нь 3 ангилж байгаа. За нэгдүгээр нь сургалтын идэвхтэй заа харга зүйг ингээд ашиглажсан. Тэгээд ингээд технологи хэрэгсэл болгож оруулж ирээд ингээд төрөлтэй судалгаа хийсэн юм судалгааны ажлууд. За идэвхтэй сургалтын заа харга зүй гэдэг юу явах вэ гэхээр нөгөө саний problem based learning тийм project based learning, inquiry based learning гэсэн энэ аргууд орж байгаа. За хоёрт бүлээн талаар юу гэхээр сургалтын заа харга зүйг нь одоо хувилбар буюу загвар зохиох. За энэ маань ерөнхийдөө докторийн одоо дамаа диссертац хамгаалж байгаа үеднүүд яг ийм чиглэлийн судалгаанууд нэлээд хийдэг. Яг нөгөө технологи за тэгээд тухайн сургалтын агуулгаас хамаараа яг түүнд тулсан шинэ арга зүйг
тийм ээ өөрөө санал болгож гэсэн боловсруулах гэсэн. За 3 дахь нь болохоор сургуулийн дизайны модулүүдэд зориулсан тийм ээ. Одоо эдгээрийг ашиглаад бас сургалтынхаа үйл ажиллагаа зохион байгуулад ингээд хийгдсэн судалгааны ажлууд нэлээд байдаг. Тэгэхээр ерөнхийдөө бид нар технологи ашигласан сургалт тийм ээ. За энэ төрлийн судалгааны ажлыг хийж аваад за энэ гурваас яг айл нэг нь сонгох боломжтой. За ерөнхийдөө бол яг диссертацийн ажил биш бас нэг юм уу гурван нэлээд тохиромжтой байдаг. Яг боловсролын технологиор докторийн диссертац амгалж аваад арай шинэлэг тийм ээ. Тухайн нөгөө савчны тухайн хэрэгтүүний ажлаад сонголтын дөр нөлөө үзүүлэх гэж байгаа арай шинэлэг байдлаа гэдгээр бол хоёр дахь нь бол яг докторийн диссертацийн ажилтнууд нэлээд тохиромжтой байдаг. Тэгэхээр нэг удаагийн хэрэг тийм ээ судалгаа хийгээд өгүүлэл хэвлүүлэх гэж байгаа нэг болон 3 дугаар 3-2 айлтны сонгох нь. За яг дипломын ажил болгоод хугацаанд өр нөлөө гаргаад нэлээд шинэлэг байдлаа гаргаж ирэх гэх юм бол хоёр дахь арга зүйн хэлбэрийг өөрөө боловсруулах нь нэлээд тохиромжтой байдаг байна. За тэгэхээр ерөнхийдөө энэ Bloom-ийн таксономик бол маань хүмүүс багш нар бол маш сайн мэддэг байгаа тийм ээ. Тэгэхээр ерөнхийдөө бол технологи ашигласан сургалт маань ч сайн адилхан. Бид нар одоо хэрэглээд байна гэхэд зөвхөн тухайн хэрэгслийг хараад хөг тийм ээ. Хараад мэдээлэл авах биш тийм ээ. Эсвэл яг уншаад мэдээлэл, зураг мэдээлэл авах биш. Эсвэл видеоор мэдээлэл авахаас илүү өөрөө боловсруулалт хийгээд өөрөө дурсаад тийм ээ өөрөө мэдлэг бүтээгээд ингэх юм бол энэ маань бол яг илүү сургалтанд үр нөлөөтэй гэж үздэг. За тэгэхээр бид нар бол хэрэгслийг сонгохдоо бас зөвхөн нөгөө хараад тэр хүүхд хараад энээс хараад шинэ мэдээлэл авна гэдэг ийм байдлаар хэрэгсэл сонгохоос илүү айл болох хүүхдийг тийм ээ сургалтын үйл ажиллагаанд татан оруулах. За тэгээд тухайн хүүхэд идэвхтэй үйл ажиллагаа явуулах тийм ээ дасгал практик хийх боломжтой ийм хэрэгслүүдийг сонгол энэ маань сургалтын үр нөлөөд илүү эерэг үр нөлөө бол гарнаа. За тэгэхээр сургалтын идэвхтэй аргуудыг ашиглан сургалт зохион болгох жишээг яриа. За мэдээ сургалтын идэвхтэй арга гэдэгт бол маш олон төрлийн аргууд бол байгаа. Тэгэхээр та өөрсдөө заадаг хичээл тийм ээ өөргөө заадаг сургалтын тохируулаад бол ямар аргыг тийм ээ ямар аргыг тохиромжтой байдгийг гэдгээс бол сонгоно. За ерөнхийдөө бол миний хамгийн их хэрэглэдэг арга бол inquiry based learning. За энийг бол яг нөгөө EBS-ийг байгалийн ухааны хичээлд ашиглаад ингээд дээрээс нь AR технологи ч юм уу эсвэл нэг аппликейшн ч юм уу хиймэл аюул сүртэй тийм ээ чатбот ч юм уу оруулж ирээд ингээд тэр хэрэглэлд бол нэлээд тохиромжтой байдаг. За үүнээсээ гаднаас тийм ээ төсөл зориулсан эсвэл асуудал зориулсан сургалтын аргууд бас хэрэглэх ийм боломжууд бол байдаг. Тэр та өөргөө сургалтанд ямар арга тохиромжтой байдгүй энэ дээрээ технологи яаж оруулж ирэх вэ гэдгээс өөртөө тийм ээ бодоод ингээд бол яг сургалтынхаа аргыг сонгоно гэсэн. За тэгэхээр энэ технологи ашигласан судалгаануудад хийсэн анализ өгүүлэл байна. За тэгэхээр ашигласан судалгааны аргуудыг ингээд харах юм бол ерөнхийдөө яг хосын сургалтын арга. За тэгээд бол тийм ээ төртийн судалгаа, тоглоом зориулсан судалгаа. За тэгээд тийм ээ хамтран ажиллах юм сургалтын арга зүйг ашигласан. За асуудал зориулсан сургалтын арга зүйг ашигласан гэх мэт ийм бол арга зүйнүүдийг бас хэрэглэдэг. За гэхдээ ерөнхийдөө бол тухайн ямар агуулга байна. За тэгээ хүүхд маань заагч байгаа тийм ээ хүмүүс маань эдгээр ангийн ямар насны хүмүүс вэ гэдгээс хамааруулаад бас бид нар сургалтын арга зүйг сонгох тохиромжтой байдаг. За жишээ нь хэрэглэдэггүй маань бол тийм ээ VR технологи байх юм бол тийм ээ насан туршид заагч байгаа бол төсөл зориулсан аргач байх юм уу эсвэл тийм ээ тоглоомд зориулсан аргыг бол хэрэглэж байгаа бол дунд ангийн ханд ч юм уу гэмчлэн иймэрхүү байдлаар бол арга зүйгээ тохируулан сонгоно. За жишээ нь тийм ээ interactive learning тийм ээ идэвхтэй сургалтын аргууд за бүтээл сэтгэлгээний аргууд гэх мэт маш олон төрлийн аргуудыг бол технологи ашиглан сургалтаас хэрэглэсэн байдаг. За чинь энэ дээрээс энэ SMS бид ингээ харах юм бол яг нөгөө технологи ашигласан сургалтуудад ашигласан судалгааны аргуудыг ерөнхийд нь ингээд тийм ээ аль аргыг илүү өргөн хэрэглэсэн байна уу гэдгийг ингээд зурлаад харуулчихсан байна. За жишээлх юм бол тийм ээ тоглоом зориулсан симуляц хөгжүүлээд энийг сургалтанд ашигласан. За тэгээд төсөл зориулсан арга тийм ээ асуудал буюу тийм ээ асуудал зориулсан асуудалд хариулт арга зүй. За гэх мэтлэн brainstorming тийм ээ role play гэх мэт иймэрхүү аргуудыг бол төсөл зориулсан технологи ашигласан сургалтанд нэлээд өргөн бол хэрэглэдэг байгаа. За тэгээ ерөнхийдөө таны сонгосон хэрэглэлтгүй ямар байна түүнээсээ хамаарат бид нар арга зүйгээ сонгох гэсэн үг. За жишээ нь математикийн хичээлийг сургахаар юм нэг тийм ээ хүүхдүүдэд зориулсан юм тоглоомд суурилсан аргатай үед дамжаад тийм ээ та бодоод ингээ явах боломжтой ийм хэрэглэлтгүүнийг сонгож гсэн бод энэ бол тийм ээ role play юм уу эсвэл game based learning байдлаар явах нь илүү тохиромжтой. За харин яг нөгөө нэг тийм ээ талаас урамлыг хайж болоод амтныг хайж болоод тэрийг таниулаад тийм ээ. За ямар амтан байна энэ уран бол юу хэрэгтэй байна гэдгийг санал болгоод ийм аппликейшн хэрэглэж байгаа энэ inquiry based learning буюу хайвал зориулсан арга илүү тохиромжтой. Гэх мэтлэн ямар хичээлийг заах гэж байна, ямар агуулгыг заах гэж байна тийм ээ. Хэрэглэсэн сонгосон хэрэглэлтүүд юу вэ гэдгийг бодож байгаад ийм аргуудыг бол тохиромжтой аргууд бол заана гэсэн үг. За та бүхэн жишээ харуулъя. За энэ жишээн дээр бол inquiry based learning буюу хайвал зориулсан сургалтын аргыг 5 үйлшигттэй хувилбарыг ашигласан байна. За эхний үйлшигт бол асуух, за тэгээ мөрдөн шалгах, тийм ээ бүтээх, ярилцах
reflect буюу тусах буюу одоо засаж сайжруулах гэсэн юм одоо мэдлэгээ сайжруулах тийм ээ буруу зүйлээ одоо сайжруулах гэсэн юм 5 шүү дээ. За ингээд бол одоо Google болон ChatGPT хоёрыг хоёуланг нь одоо нэг бүлгэн ChatGPT нөгөө бүлгэн Google ашигладаг ч юм уу тийм ээ. Ингээд бол одоо хай гол хийх сургалтанд ашигласан юм одоо хичээлийн төрөлтэй хичээл юм бол арга зүйн одоо нэг зураглал байна. Тэгэхээр ерөнхийдөө бол технологийн судалгаа хийж байгаа бас энэ арга зүйгаа ингээд илүү тодорхой зураглаад өгчвөл яг нөгөө пейпер маань илүү ойлгомжтой. За тэгээ уншиж байгаа хүнд яг ямар арга зүй хэрэглээд ямар өвчтөнд төгөлд нь юу хийсэн бэ гэдэг нь илүү тохиромжтой байдаг байгаа. Тэгэхээр арга зүйгээ сонгож авчид энэ learning model буюу сургалтын загварыг боловсруулдаг. Тэгэхээр арга зүйнхаа өвчтүүдийг одоо зааж өгөөд яг тэр өвчтөнд хүүхд ямар үйл ажиллагаа хийв вэ тийм ээ гэдгийг ингээд зургалсан энэ зүйлийг бол learning model гэж бол нэрлэдэг байгаа. Тэгэхээр энэ дээр бас хэрэглэтгүүн бас харагдаад байгаа тийм ээ. Тэгэхээр хэрэглэтгүүн болон арга зүй хоёроо ингээд яг одоо сургалтын өвчтөд яаж аялдах юм бэ гэдгийг илүү ингээд тодорхой тийм ээ харуулж өгсөн ийм зорилтыг бол сургалтын загвар гэж нэрлэдэг байгаа. Тэгэхээр та бүхэн бас арга зүйгээ сонгочод хэрэглэтгүүнээ сонгочод за ингээд бол яг энэ сургалтын өвчтөд ийм өвчтөд ингэж хэрэглэднэ гэдэг байдлаар ийм одоо зураглал хийгээд ингээд өгөл дотор оруулж байгаа бол энэ бол хүмүүст илүү ойлгомжтой байдаг. За одоо энэ чинь энэ дээр тийм ээ асуудал reflection verify гэдэг эхлээд асуудал төвшүүлэх нь байна. За тэгээд түүнийг бол яг одоо ингээд хайгаад тийм ээ тэр мэдээлэлд одоо хариулт олоод за тэгээд баталгаажуулах гэсэн юм гурван үгтэй гараад заасан чаас ChatGPT ашиглаад ингээд заасан хичээлийн сургалтын загвар байна. За энэ дээр болохоор тийм ээ одоо ChatGPT технологиг ашиглаад одоо ингээд хичээлийн 4 үгтэйгээр одоо тийм ээ одоо хичээлийг заасан. Эхлээд бол ингээд хоорондоо тийм ээ тухайн одоо асуудлын талаар ярилцах нь байна. За тэгээд ChatGPT гэсэн ч юм уу тийм ээ мэдээлэл хайж болох нь байна. За тэгээд хамтдаа багаараа ингээд ярилцаад тийм ээ ингээд ярилцах нь байна. За тэгээд яг тухайн асуудлыг одоо яаж хэрхэн одоо шийдвэрлэе гэдэг зурглал гаргах байдлаар бол сургалтын загвар хийсэн байна. За энэ бол яг өмнө бид та бүхэнд үзүүлчихсэн сургалтын төвтэй сургалтын арга зүйн болон AR аппликейшнийг хэрэглээд ингээд сургалтаа зохион байгуулсан юм өгүүллийн сургалтын арга зүйн модель байна. За энэ дээр бол яг гар утасны аппликейшн тийм ээ AR аппликейшнийг хэрэглээд inquiry based learning-ийн 5 ширтээ тийм ээ одоо энэ хувилбарыг хэрэглээд ингээд сургалтыг зохион байгуулсан ийм сургалтын загварын жишээ байна. Тэгэхээр та бүхэн энэсээс юуг ойлгож авсан бэ гэхээр нэгдүгээр нь тийм ээ сургалтын хэрэгтүүнээ сонгочихсон байгаа бол одоо бид нэр арга зүйгээ сонгоод тухайн арга зүй нь бол за тухайн арга зүй маань бол тийм ээ яг нөгөө тухайн агуулга болон хэрэгтүүндээ бас хоёулантай ингээд тогтсон байх ёстой гэдгийг бас та бүхэн эндээс харж байгаа хаа. За тэгээ арга зүй болон хэрэгтүүнээ сонгочихсон бол ингээд сургалтын learning model буюу сургалтын үеийнхтэй ингээд агуулчихсан энэ зураглалаа бас зурж өгөх зүгээр байдаг шүү. За энэ дээр яг нөгөө сургалтын загвар гэж бас юу хэлээд байгаа юм бэ тийм ээ learning model гэж хэлээд байгаа. Тэгэхээр одоо энэ тодорхойлт нь байна тийм ээ одоо сургалтын загвар гэдэг нь сургалтын зорилго хүлээгдэх буй үр дүнг бодит болгохын тулд арга зүйн дагуу хийх сургалтын үйлчлүүд үе шатбар зуршлыг үйл ажиллагаа ашиглах хэрэгтүү зэрэг нарийн төлөвлөсөн сургалтын талаар цогц төлөвлөгөө зураглал юм аа гэдэг. Тэгэхээр яг нөгөө өмнөх хэсэг дээр харсан жишээнүүдийг та бүхэн одоо мэдчихэж байгаа тийм ээ. Яг нөгөө арга зүй маань байна. За энэ дээр бол тийм үйлчлүүд маань байна. Тэгээ ямар хэрэгтүүн ашиглах вэ гэдгийг харуулчихсан энэ зураглалыг ерөнхийдөө сургалтын загвар гэж нэлээд байгаа. Тэгэхээр бол сургалтын загварыг бас тийм ээ ийм байдлаар зохион байгуулахнаас тийм ээ одоо зохион байгуулалт сурчин боловсролын технологийн салбарын судлаачдад бол яг нэлээд одоо чухал юм чадвар байдаг. Ерөнхийдөө бол яг нөгөө технологи талаас хөгжүүлэлт хийсэн одоо чинь компаниуд юм уу тийм яг нөгөө лабораториуд бол яг тухайн технологи хөгжүүлчихэд энэ одоо хэрэгжтэй тохиромжтой байна уу яг сургалтын дөрвөн нөлөөтэй байна уу гэдгийг хэмжчихсэн байдаг. Энэ дээр л ямар нэгэн байдлаар арга зүй бол орж ирээгүй байдаг. Яг нөгөө боловсролын технологи гэсэн энэ одоо салбараар сурчсан магистр доктор сурчсан юм судлаач болохоор юугаар ялгардаг вэ гэхээр яг тэр одоо техникийн нэг ч юм уу эсвэл өөргөө хөгжүүлсэн байгаа тэр хэрэглэтгүүнийг одоо яг сургалтын дөрвөн нөлөөтэй болгоход ямар арга зүй хэрэглэх ёстой бэ? Энийг илүү ингээд заагаад өгсөн байдгаар бас илүү ялгчээд байгаа. Тэгэхээр энэ талын судалгааны өгүүлбэртээс нэлээд тийм ээ одоо ихтэл аваад ч юм уу илүү өндөр үзүүлэлттэй байдаг учраас та бол зөвхөн нөгөө хэрэглэтгүүндээ бас анхааралгүйс илүү арга зүйтэйгээ яаж хослуулах вэ гэдэг талаас нь бас анхаарч үзвэл энэ маань бол бас таагүй чухал нэг даваа тал болно. За тэгэхээр сургалтын цаах арга зүй нэгэн хэлбэр гэдэг байгаа тийм ээ. За яг бидний нөгөө диссертацийн ажил яг диссертацийг бичиж байгаа докторийн диссертацийн дээр бол энэ арга зүйн нэгэн хэлбэр бас гэсэн энэ жишээ бол нэлээд их байгаад байдаг. За энэ маань бол яг арга зүйн нэгэн хэлбэр гэхээр юу гэдэг юм бэ? Яг нөгөө одоо докторант тийм ээ тухайн өөрийнхөө судалж байгаа тийм ээ одоо хэрэглэтгүүн болон агуулгад одоо
Аваад хоёрыг одоо ингээд тийм ээ хослуулаад за энэ дээрээс яг нөгөө тохиромжтой өөр ингэс нэг арга зүй боловсруулаад гаргаж ирж байгаа. Энэ одоо зүйлийг бол арга зүйн нэгэн хэлбэр гэж бол монголоор бол нэгэн хэлбэр гэж яриад байдаг. За англи хэл дээр бол яг ерөнхийдөө learning model гэж бас энэ маань нэлээд байгаа. Тэгэхээр яг арга зүйн нэгэн хэлбэр гэдэг маань бол миний одоо яг хувь судлаач өөр нь хөгжүүлсэн одоо сургалтын арга зүй хэлээд авах байна. Тэр одоо жишээ нь энэ дээр бол яг AR технологиг ашиглаад одоо Монгол соёлын агуулгыг заасан юм хичээл байгаа. Тэгэхээр AR технологиг бол соёлын агуулга одоо Монгол гэрийг барих юм одоо хичээлэг бол заасан юм одоо жишээ байна. Гэхдээ яг нөгөө соёлын агуулгын маань онцлог нь юу вэ гэдгийг бид ингээд яг боловсрол судлал талаас нь хараад авах юм бол ер нь соёлын агуулгыг одоо сурж байгаа хүмүүс бол нэгдүгээр нь тухайн соёлын агуулгыг мэдж явах хэрэгтэй. Одоо чинь Монгол гэр гэж юу юм эсвэл уртын дөг гэж юу юм те морин уур гэж юу юм гэдэг талаа. За тэгээ үүний дараа тэрийг одоо тийм ашиг байдлаар туршил одоо өөр юм болгоцсон байх хэрэгтэй гэж үздэг. За жишээлх юм бол тийм ээ одоо ардын амт хөл хамбал тэрийг бол яг одоо ингээд зүүрэгч гэдэг юм уу шүүлэгч гэдэг юм эсвэл нөгөө ертөнцийн гор байх юм бол тэрийг ингээд тийм ээ одоо мэддэг чийжилсэн юм байх хэрэгтэй. За тэгээ түүнийг одоо буюу одоо хүндлэж хайлдаг байх хэрэгтэй. За дөрөвдүгээр шатнд бусад түгээн дэлгэрүүлдэг байх хэрэгтэй гэсэн. Тэгэхээр яг нөгөө боловсрол асуудал талаас нь ингээд соёлын агуулгыг харах юм бол тухайн сургалтыг зохион байгуулахад хүүхдэд яг энэ дөрвөн тийм ээ одоо үйлчлэлээр дамжуулаад мэдлэг чадварыг бол яг эзэмшүүлсэн байх хэрэгтэй гэж ерөөхдөө ийм зөвлөлд гоогаад байгаа юм. Тэгэхээр энэ одоо арга зүйгаа ингэж боловсруулад яг нөгөө соёлын агуулга за тэгээд нөгөө технологичсэн сургалт нөгөө хэрэгтгэн хоёроо хойлон нэг ахлуудад энэ арга зүйг шинээр боловсруулсан гэсэн үг. Тэгэхээр тухайн агуулгын онцлог одоо чиний ашиглаж байгаа хэрэгтгүүний онцлог хоёроос хамааруулаад ингээд тохиромжтой арга зүйг бас өөрөө боловсруулж гаргаж ирж болдог. За энэ маань бол яг монгол хэл дээр бол арга зүйн нэгэн хэлбэр гэж нэрлэгдээд байдаг. За жишээлх юм бол энэ одоо 2010 онд Монгол яг манай нөгөө боловсрол судлалын одоо сургууль дээр докторийн зэрэг хамгаалж байгаа оюутнууд бол нэлээд юм арга зүйн нэгэн хэлбэр гэсэн юм одоо нэртэйгээр судалгааны диссертац ажил бичсэн байдаг. Одоо чинь энэ бол мэргэжлийн анхаарчны сургалтад электрон хөлтөм бүтээг арга зүйн хэлбэр боловсруулж туршсан гэдэг. Тэгэхээр нөгөө электрон хөлтөм гэдэг маань видео ч юм уу тийм ээ. Одоо энэ бол яг 2010 оны учраас ийм одоо хэлтгүүн байна. За тэгээд бол яг анхаарчны сургалт гэдэг маань одоо жишээ нь багш ахын бол тийм ээ багш болсны дараахын дүүжийн багшийн багшнууд одоо энэ электрон хэлтгүүнийг ашиглаад одоо хичээл заах боломжтой. Шинэ багш нарт тийм одоо заах юм одоо сургалт хийхдээ электрон одоо тийм энэ агуулгыг ашиглаад ингээд заах боломжтой гэсэн ийм одоо арга зүйн хэлбэрийг боловсруулчихсан юм жишээ байна. За үүний дээр бол электрон сургагчийг арга зүйн нэгэн хэлбэр боловсруулж хэрэгжүүлсэн туршилт үр дүнч. Тэгэхээр энэ маань бол яг нөгөө сургагчийг тийм ээ одоо ингээ өөрөө электрон буюу нөгөө цахим намыг өөрөө бүтээгээд за энэний яг одоо туршилт судалгааны энэ арга зүйн юм юм байна гэсэн нэг өөрийн хэлбэрийг төлөвлөж байгаа бол энэ маань бол яг арга зүйн нэгэн хэлбэр болж диссертацийн ажилд одоо тухайн хүний өөрийнх нь боловсруулсан авч явж байна гэсэн үг. За тэгэхээр 3 дахь арга маань бол яг сургалтын дизайн сурсан арга зүй гэж байгаа. За сургалтын дизайн гэдэг маань бол яг энэ дээр бол тодорхойлж байна тийм ээ. Сургууль ажиллагааг үр дүндээ төлөвлөх системийн арга зам. За нөгөө талаас сургалтын дизайн процесс бодит байдал шинжилгээ мэргэжлийн чиглэл хичээл дээр тохиолдсон хөгжих хэрэгтэй гэдэг. За тэгэхээр одоо instructional design model гэж одоо ерөнхийдөө бол та бас мэддэг байх тийм ээ. Маш олон төрлийн модулүүд байдаг. Тэгэхээр бид нар бол яг заавал одоо идэвхтэй сургалтын арга эсвэл өөрөө одоо арга зам хэлбэр боловсруулахгүйгээр бас энэ бэлэн одоо энэ модулүүдийг сургалтандаа ашиглаад бид нараас яг сургалтын зохион байгуулалт технологиод оруулж ирж ашиглаад ингээд бол яг судалгааныхаа их бас юм боломж байдаг. За эдгээрийн жишээ гэх юм бол яг ED модель за гэх мэтлэн сайн гэсэн маш олон төрлийн модулүүд байдаг. За одоо жишээ нь тийм ээ сургалтынхаа үйлчлэг одоо энэ 5 штан төлөвлөөд за ингээд сургалтынхаа үйл ажиллагааг тийм ээ зохион байгуулах аль нэг үйлчлэгэнд тийм ээ хэлтгүүнээ оруулж ийм үйлчлэгийг бол ийм үйл ажиллагаас хийх боломжтой. За жишээ нь SAM гэсэн модель байна тийм ээ одоо юу design development-ийн 3 үйлчлэгэн дээр одоо оюутныхаа сургалтынхаа үйл ажиллагааг төлөвлөөд за хэлтгүүний яг энэ design хэсэг дээр хэлсэн эсвэл яг develop гэдэг хэсэг дээр нь хэмэл оюун ашиглаад одоо жишээ нь тийм ээ сонон бүтээж гэдэг юм уу зураг бүтээж гэдэг юм уу гэх байдлаар ингээд технологи оруулж ирээд за тэгээд тэрийг дахин сайжруулах байдлаар эцсийн бүтээл гаргана гэдэг юм. Иймэрхүү байдлаар сургалтаа төлөвлөөд заагаад за тэгээд бид нар сургалтын үр дүн бас харах боломжтой. За ерөнхийдөө одоо бид нар бол яг технологи ашигласан сургалт тийм ээ ярьж байгаа. За тэгэхээр яг уламжлалт сургалтаас технологи маань ямар ялгаатай байна вэ гэдгийг бол тийм ээ хоёр бүлэг дээр туршилт явуулж харагдана. За нэмэлтээр арга зүй орж ирж байгаа бол за арга зүйн яг тохиромжтой байгаа мó технологийн тохиромжтой байгаа мó гэд хоёр зүйлийн үр дүнлэг хэмжих гэдэг байгаа учраас гурван бүлэг дээр туршилт хийж болох үг нь бол хардаг байгаа. За яг туршилтын судалгаа хэрхэн хийх талаар дараагийн лекцэн дээр заах учраас дараагийн хичээл дээрээс энэ талаар нэлээд нэлээрэнгуй ярина. За гэх мэтлэн маш олон төрлийн модулүүд байдаг тийм ээ. Тэгэхээр бид нээс эдгээрийг ашиглаад сургалтандаа тийм ээ ашиглаад за тэгээд энэ дээрээ нөгөө AR VR хиймэл аюун тийм ээ төрлийн технологиудаа оруулж ирээд
Тийм өөр нөлөөг гаргаад ингэж бас ашиглах бүрэн боломж байдаг аа. За ингээд өнөөдрийн лекц маань энэ төрөйд бол өндөрлж байна. Та бүхнээс асуух асуулт байна уу?